Захимж нэвтрүүлэг студиэс үргэлжлэн хүрч байна. За энэ хэсгээрээ та бүхэндээ базар аригч доктортой хамт яг амны хүндийн одоо эмгэг төрүүлэгч бичил одоо битнүүдийг бол яг бодитоор нөзүүлэхээр бэлдсэн байгаа тийм ээ. Тийм байна. За тэгэхээр энэ дээр бас үзэгчтэй хойлоо харуулад явъя тий. Тий одоо за энд орчин үед бол нөгөө микроскопын шинжилгээ ухаан өндөр хөгжсөн учраас бид бол одоо яг өвчтнийг бол одоо олон дахин ирүүлэхгүйгээр те яг тодорхой хугацаанд богино хугацаанд бол оншилдог болсон. Тэгэхээр бол яг микроскоп онцлогоогоор бид бол буудлаас нь дээж аваад тийм нөгөө өрөвсөн буудлаас нь дээж аваад үнэхээр одоо нянгийн гаралтай байна уу гэдгийг тогтоодог. Тэгэхээр энэ дээр бол энэ одоо үйлчлүүлэгч юм маань те маш олон зүйл дээж харж шүү дээ. Тэгэхээр таавал харж байгаа энэ нэг талбайд ямар их нян явж байна те. Тэгэхээр өнөөдөр нянгийн гаралтай энэ хөдлөдөг болгон одоо эмгэг төрүүлэгч. Тэгэхээр та бодохоор өмнөх хэсэгтээ ярьсан тийм ээ. Яг өөр зэрэг маш олон төрлийн ням бий тийм ээ амны хүндэт дотор. Тэр дундаа бол гаднаас ороод халдварлагдаж ороод өвчин үүсгдэг ням бактери гэдэг бол ням бол маш одоо аюултай. Тэгэхээр энэ дээр бол яг буулны өрөөсөд үүсгдэг одоо толгой нянгууд явж байна л да. Одоо төрөл бүрийн ням тийм ээ. Одоо энэ үеийн спираль хэлбэрийн байж байна. Энэ одоо маш олон төрлийн нянгууд байгаа. Тэгэхээр энэ дэс бол нэлээд одоо хэд хэдэн микробуудыг бид нар шалгаж үздэг. За одоо энэ дээр бол энэ харж байгаа таавал тийм яг хэлбэр хэмжээ тийм ямар байна бүгдийг бид нар тодорхойлж чадна энэ дээр. Эндээд бид нар оншилчдаг. За энэгээр мөн үү биш үү гэдгийг дотоочно шүү дээ. Амархан. Тэгэхээр бол одоо энд нэгт одоо жишээлбэл амны хүндэд эмгэг төрүүлэгчүүд бол оширцсон. За бойлны өрөвсөлтэй ч гэх юм ийм тохиолдол энэ нянгууд маань хүний бие за амны хүндэд өрөвсөл үүсгээд бойлыг өрөвсүүлэхээс гадна бусад эрхтэн тохиолдолд одоо өвчлөл үүсгдэг гэж ярьж байсан шүү дээ. Тэрний хадлаар байлаа бас мэдээлэл хүргэе тийм ээ. За тэгээ. За энэ дээр бичлэг явж байна тийм ээ. За та энийг сайхан тайлбар. За тэгэхээр нэг нөхөр яваад. Тий. Саяны үзсэн нөгөө буулны өрөвслийн нянгууд маань одоо буулын дотор шигдэж ороод за биднүүсийн хэлдгээр бол тараагуур хялгсан судсаар дамжаад ингээд яг одоо энэ бол судасны хан дотор орчиж шүү дээ. Тэгээ цусан дотор тийм. Энэ одоо цусан дотор явж байгаа юм цусан дотор. Тэгэхээр цусны дотор талын гялтан хальсан дотор ингээд суучиж байгаа эдгээр маань. Тэгээ хойдтой ингээд сүултэйгөө харж байгаа тийм хөдөлгөөнтэй. Тэгээ ингээд суугаад ингээд одоо цаашаа энэ маань яг үгээр зэрэг бол нэг осондоо бол бүх эргэтэн систем рүү бол ингээд халдвар дамжиж цусаар дамжаад тэгэхээр цус очидгүй эргэтэн гэж байхгүй. Тийм учраас бүх эргэтэн энэ маань очиод яг энэ буулны өрслийн нянгууд маань бол очиод халдварлуулаад ингээд яг нөгөө эмгэг төрөгч үйл ажиллагаагаа явуулж. За ингээд яаж ийм нэхэр энэ бол одоо бас нэг аюултай юм юу хөр зэрэг энэ бол судасны хан дээр зүгээр нь суухгүй. Ингээд суунгуудаа судасны хан дотор суугаад дотгошоо судасны гялтан хальс руу шигдэж орно. Гялтан хальс руу шигдэж ороод за тэнд бол яг үгээр зэрэг судасны дотор талын гялтан хальсыг дотроос нь бол том бойлгоод холбох гэдээр үүсгээд ингээд нэг осондоо бол энэ маань яг одоо судасны хатварл. Яг тэгэхээр бид нар бол судасны хатвар бас нэгт бол зөвхөн өөх тосны хэрэглээ гэж ярьдаг. Хоёрт бол бас давхар үүсгэж одоо энэ ингээд шигдэж байна. Тий. Тэгэхээр одоо яг энэ дээр манай хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй. Ерөөсөө одоо даралт техник өвчин гэдэг юм уу тийм ээ. Одоо цус харуултын өвчин бол одоо өөх тостой хоол давсны хэрэглээч гэдэг юм уу тийм. Энэ бол яг үндсэн шалтгаан. Тийм ээ. Гэтэл одоо орчин үед бол энэ буулны өрсөлдүүлэгч энэ юм маань өөрөө маш том шалтгаан болсон. Энэ бол цусны даралт гэдэг өвчин. Тий. Одоо энэ маань бол цаашдаа бол яг зүр цусны шигдээс ингээд ярих юм бол маш олон их өвчний их үүсвэр бол болдго юм байна гэдэг нь бол тогтоогдож байна. Одоо яг энэ бол судсан дотор за энэ улаан эс байна. Хажууд нөгөө нянгуут чинь хамт явж штэ. За яг одоо таны хэлээд байгаа нөгөө судасны дотор хааныг өрөвсүүлж тийм үү? Одоо энэ ингээд суучих байгаа дотор хараад байна. Тэгээ гадуур бол энэ нян чи өөрөө бол маш олон төрлийн харах ба маш олон төрлийн сүүл үеэс сэртэнтэй байхгүй. Энэ дээр очиод наалтчдаг сэртэн дээрээ. За ингээд энийг бол салахын аргагүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр та бол ийм одоо буулны өрсөлтэй байх юм бол ийм айхтар одоо нянгийн энэ бөөгнөрлийг бол өөртөө тээгээ явж байна. Ингэснээрээ бол маш олон өвчний одоо хүндрэл эрсдлийг дагуулж явж байна. Сонгомд хамгийн түгээмэл тохиолдож байгаа хүргэдэг эмгэгүүд нь одоо жишээл дурдуулж юу байна? За хамгийн түгээмэл номер 1-т бол ерөөсөө зүрхний шигдээс үүсгэн. Энэ бол зүрхний шигдээс үүсгдэг нь бол батлагдаж байна. За хоёрдугаар бол чихрийн шишин одоо өвчний хоёрдугаар хэлбэрийг өвчин үүсгдэг нь батлагдаж байна. За гуравдугаарт бол одоо бөөрийн өвчин өрөвслүүд. За тэгээд нойр хүчирхай тийм ээ. За тэгээд одоо цусны хор тавдар явандаа үүсгдэг юм байна. Энд чинь за тэгээд одоо хотоодны бас одоо шархлаа, бүдүүн гидсний өөрчлөл тийм ээ. Энд чинь ерөөсөө одоо холбогдохгүй өвчин гэж байхгүй. Одоо сүүлийн үед бол юу гэж ярьж байгаа нэхэр одоо та бодохоор өмнөх хэсгээр ярьсан тийм ээ. Улаан холоон одоо өрөвсөж шархлаа. Цаашдаа хавдар. Хотоодны хавдар шархлаанд бол бас нөлөөтэй байна. Энэ бол асар нөлөөтэй байна чинь. Тийм одоо аюултай. Хамгийн одоо гол зүйл бол одоо энэ амны одоо эмгэг төрүүлэгчийн одоо нянгууд бичил биетнүүдийг бол бид нэр одоо амны хүндэд бол өсгөж үржүүлж болохгүй юм тийм үү? Тийм тул эрүүл ахуйн дэглэмүүд эрүүл ахуйн дэглэм тий.
За тэгэхээр хоёулаа одоо бас дараагийн хэсгээр бид тэр үзэгчтэй тэгвэл одоо урьдчилан сэргийлэхийн тулд за эрүүл ахуйн хувьд бол ямар одоо амны эрүүл ахуйг сахих нь хамгийн чухал байдаг талаар хэлүүлээ үргэлжлүүлээд явъя тийм ээ. За тэгээ. За тэгэхээр үзэгчтэй доктор одоо жишээлбэл саяны энэ зүйлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд бол мэдээж шүдээс авах хэрэгтэй баг тийм. Хоёул шүдээ угаахаас эхлээд явъя төхөө. Тэгэхээр тий яг үнэн. Тэгэхээр зэрэг бол бид нэр одоо манай хүмүүс маань юу анхаарах вэ? Ерөөсөө амны хөндийг бол одоо эрүүл байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр амны хөндийн эрүүл байлгахаас гадна бол би юу гэж хэлэх зэрэг та амны хөндийг ариун байлгах хэрэгтэй. Ам ариул бол бие ариун. За бие ариун байж ч та урт наслана. Тэгэхээр саяны үдсэн энэ одоо олон төрлийн энэ өвчин үсгэгч ням маань амаар дамжиж халдварлана. Тэгээ бөөлөн дээр суун тийм ээ. Ингээд цаашаа цусаар дамжих. Тэгэхээр энийг тасан зогсоох одоо яг гол асуудал бол маш энгийн байна. Энэ бол эрүүл ахуйн одоо амны хөндийн арчилгааны эрүүл ахуйн хэрэгслүүд. Орчин үеийн одоо хүмүүсийн хэрэгэлдэг энэ эрүүл ахуйн одоо яг хэрэгжилж байгаа энэ хэрэгслүүд энд байж л та. Тийм ээ. Тэгэхээр бид бүхэн мэднэ. Манай хүмүүс бол өглөө босоод шүдээ угаана, орой унтахаас өмнө шүдээ угаадаг тийм ээ. Гэтэл өнөөдөр та шүдээ зөвхөн соёлоор угааж байгаа бол тийм ээ. Соёлоор одоо ингээд соёлоор угааж байгаа бол та амны хөндийгөө 26% угааж байгаа. Хамгаалж одоо цэвэрлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг 26%-ыг яаж одоо 100% болгох вэ тийм ээ. Тэгэхээр энийг бол манай яг одоо дэлхийн ангаа ухааны шинжилгээ ухаан амны хөндийн эрдэмтэд бол тогтооцсон байна л та. Юу гэж хэлж ийм ихэр зэрэг бол та бол соёлноос гадна бол бусад дагалдах одоо эрүүл ахуйн хэрэгслүүдийг заавал хэрэглэх ёстой. Үүнд бол нэгдүгürt бол энэ хил хусагч байж байна. За хил хусагч бол маш чухал. Энэ бол бие даасан одоо хилийг зөвхөн цэвэрлэдэг. Яагаад тэгэхээр хилэн дээр бол өөрийн гэсэн тодорхой бас өвчин үүсгдэг бас одоо ашигтай ням байж байна тийм ээ. Бөөл хил хоёрын ялгаатай бактериуд бий. Тэгэхээр хилийг энийг тодорхой хэмжээгээр одоо соёлоороо хусгахад бас хэцүү. Хилийг яг хусдаг юм хилийн хусуур байж байна. Тэгэхээр энийг манай хүмүүс бол заавал хэрэглэж явах хэрэгтэй. Энэ бол маш чухал. Яагаад тэгэхээр зэрэг бол амнаас эвгүй үнэ гарч байгаа нэг том шалтгаан нь бол хил байдаг. Хил бол хилэн дээр суусан өнгөр маань дангаараа 40% үнээр гаргаж идэг. Амнаас эвгүй үнээр гарч идэг. Тийм ээ. Тэгэхээр тэнд маш их хэмжээний эсдэн ангижрах буюу одоо ялзрах процесс явагдаж байгаа нь шүү дээ. Тэгэхээр энэ хил хусагчийг бол таны одоо байнгын өдөр тутмын одоо ерөөсөө цүнхэнтэй авч явж явах хэрэгсэл байна шүү дээ. Соёлноос гадна. Энэ хил усуур дээр бас нэг юм хөөрхөн гоё харагдаад байна. Энд дээр хэм зөөлөвчтэй ах шиг байна. Тийм, зөөлөвчтэй яг үнэ. Тэгэхээр энэ маань бол та их зөв харсан байна. Энэ бол ингээд хөөрхөн жижигхэн юм шүтнүүд байгаа. Энэ яаж ихэр зэрэг хилний сэртэнгүүдийг бас яг гэмтээхгүй тулд яг одоо хилэн зориулсан тэр хилний өөрийнх нь булчилдаг эргэтэн зориулсан бүтцтэй ийм одоо зөөлөн цэвэрлэгч хусуур байна л та. Тэгснээрээ бол хилний энэ мөхтгүүдээ бол бас гэмтээхгүй. Бас гэмтээхгүй тийм. Шүдний эмчнэр дээр очихоор тэгдэг штеп. Шүдээ угааж байгаа чи гэдэг тий. Өө шүдээ угаадаг штеп өдөрт олон угаадаг гэдэг тий. Тий яг үнэ. Тэнгүүд нөгөө үлдсэн хэсэг байгаад тахна штеп. Шүдээ угаагаад байдаг нөгөө. Тий. Одоо энэ бол 26%. Яг 20 цэвэрлэн тий. Тэгэхээр эдгээр бол үлдсэн хувьдаа бас. Тий, хувьдаа цэвэрлэх нь. Ягаад тэгэхээр зэрэг бол одоо ийм байгаа. Энд чинь шүд хоорондын зайг цэвэрлж явах тохиолдолд бол нэгдүгээр бөөлний өрслөөс сэргийлэх нь, хоёрдугаарт бол нян очид наалтахаас одоо хамгаалах нь тийм ээ. А гуравдугаарт бол яг зэрэг шүдний хоёр шүдний завсрын хоорондын цоорлоос хамгаалдаг байхгүй. Маш одоо ач холбогдолтой. Тийм ээ. Их сайн одоо цэвэрлэгээ болж өгдөг. За тэгэхээр бол энэ дээр таны түрүү хэлснээр хамгийн гол нь хэмжээнүүд дээр анхаарах. Хэмжээнүүдээр анхаарах хэрэгтэй. Одоо энэ дээр бол хэмжээнүүд ингээд бичээстэй байдаг, тийм ээ. Одоо хамгийн нарийнхан хэмжээг л авах хэрэгтэй. Танд бол өөртөө шүдний хоорондын одоо завсар ямар хэмжээтэй байна, тийм ээ. Барууны орныхон бол одоо ерөөсөө юу гэж зэрэг энэ хөгжингөө орны улсууд бол юунаас хайж байна. Ам эрүүл биш байгаасаа тийм ээ. Миний бөөл эрүүл бөөлтэй байхын тулд л одоо зүтгэж штэ. Тэгэхээр бөөлөө өрөөсүүлэхгүй амны хөндөгөө ариун байлгахын тулд бол маш их анхаарч санаа зовж байна. Тийм учраас одоо сүүлийн үед бол энэ электрон буюу автомат соёл хүртэл одоо маш их хөгжиж штэ. За энэ бол жишээлбэл одоо автомат соёл тийм ээ. Ингээд дарахаар одоо эндээс ингээд энэ юм гарч байгаа тийм ээ. Тийм. За та энэ ингээд нөгөө юу шиг яг нөгөө супер соёл шиг тийм ээ. Маш нарийн хэмжээтэй. Дотроос ингээд дахиад нарийн ийм цэвэрлэгээний хушуу гарч штэ. Тийм байна. Вибратортай. Вибратортай тийм. Тий. Тэгэхээр энэ одоо энэ хушуунууд нь нэг удаа гэх байна. Нэг удаа гэх. Одоо ингээд нэг удаа багцлаад ирдэг. Тэгэхээр амны хөндийн хэрэгслүүд бол ер нь нэг удаа. За ийм одоо бас супер цэвэрлэгээнүүд байж байна. Одоо жишээлбэл энэ бол бас нөгөө завсар хооронд цэвэрлдэг тийм ээ. Шүдний завсар хооронд цэвэрлдэг. Оо тий. Ингээд датлаа инглээ. Шүдний завсар хоорондоо хийлээ цэвэрлээ. Ингээд угаад цэвэрлээд. За энэ бол яг хөө силиконын ийм одоо тийм ээ яг хүний эрүүл мэндэд тохиромжтой ийм силиконын материалаар хийгдсэн ийм одоо завсар хоорондын цэвэрлэгч байна. За
Дараагийн нэг асуудал бол би юу гэж хэлж байгаа юм хэрэг ер нь бол манай хүмүүс нэг юм ойлгох хэрэгтэй. Аль болохоор одоо медиум буюу эм үсгтэй дунд хэлбэрийн соёлны үсний толгой нь бол хэлбэртэй соёлоор угааж авах нь маш хэрэгтэй. Энэ бол их ашигтай байна шүү дээ. За соёлууд ерөнхийдөө хэд хэдэн янз байдаг. Шүдний соёл юм тийм ээ. Яг тэр зэрэг одоо урчин сэргийлэх соёл гэж байж байна тийм ээ. Эмчилгээний соёл гэж байж байна. Яг тусгаалсан соёл гэж бас байна шүдний соёл. Тэгэхээр та хэрвээ одоо эмчилгээний соёлууд зарим нь бол магадгүй зөөлөн үстэй байж магадгүй. Зөөлөн үстэй. Одоо наа чи ямар жишээл энэ бол эмчилгээний соёл. За эмчилгээний соёл. Энэ бол одоо яг бөөлний өрсөлдөлтөө ийм одоо хүнд зориулсан эмчилгээний соёл. Магадгүй энэ бол зарим үдүүлийн дотор 2-3 янз охно шүү дээ. Эхний хэлбэр нь бол зөөлөн үстэй байж болно. Ягаад тэгэхээр яг нөгөө өрөвсцэн, улаацсан, хавдцсан, хавгандсан байгаа нөгөө бөөлн дээр чинь аваачаад ширүүн үстэй соёлоор угаахад өвдөлт өгнө. Тэгэхээр болохгүй. Шарахын улам сэдрэнэ. Тэгэхээр эхлээд яг нөгөө эмчилгээ хийж явах явцад харьцангуй зөөлөн үстэй соёлоор хэрэгжилж яагаад дараа үед бол арай ширүүн ширүүвтер тал руу орох нь шүү дээ. За манай хүмүүс бас нэг юм асууж идэг. Юугаар зэрэг тэгвэл хатуу үстэй соёлыг яах юм бэ гэж. Одоо ингээ яг зэрэг бол хард буюу хатуу гэдэг тийм ээ HR гэдэг хатуу үстэй соёл байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол эрүүл бүлтэй тийм ээ эрүүл шүдтэй хүн зориулсан соёл зохино шүү дээ. Тааны бүл амны хөндий бүл эрүүл байх тусмаа л яг хард соёлоор зөөлөн альхоор дарахгүйгээр угааж артчих. Одоо энэ одоо хатуудаа орж ийн үү зөөлөндөө орж ийн үү? За энэ бол 5 дахь ингээ шалгах чи тийм ээ. За энэ бол медиум буюу одоо дунд хэлбэрийн дунд үстэй соёл орж. Тэгэхээр одоо энэ дээр ах юм бол энэ соёлсны хэсэг бол их жижигхэн байна. Жижиг. Яг том нь байх хэрэгтэй юм уу, жижиг байх хэрэгтэй юм. Би бас нэг юм сонсч байсан. Нөгөө үйлдвэрлэгч нар оогоо хурдан явуулахын тулд энийг одоо үсийг их томоор тавиад тэгэхээр нэг хүмүүс ингээд реклам дээр бас том оогоо явахаар ингэ тийм байна гэдэг тийм мэдээлэл яваад идэг. Тэгэхээр энэ хэр үнний хувьтай байдгийг. Эсвэл бол томоо сойзон дээр их хэмжээний оо тавих хэрэгтэй юм уу? Эсвэл жижиг юм дээр жижиг тавих хэрэгтэй юм уу? Тий. Яг ер нь бол ерөнхий одоо чиг хандлага бол юу гэхээр зэрэг бол та бол аль болохоор жижигхэн толгойтой яг өөрийнхөө одоо амны хөндийг тохирсон соёлыг сонгох хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр би бол аль болохоор жижиг бага хэмжээтэй соёлоо сонгоо гэж хэлнэ. Энэ бол жишээлбэл ийм өвөрмөц соёл байна тийм ээ. Тийм байна. За энэ бол бас манай энэ мундаг ийм яг бөөлний өрсөлдөөн хүн зориулсан соёл л да. Бас л одоо энэ чинь технологи хөгжиж шүү дээ. Тийм. Энэ арай өөр байна. Арай өөр тийм ээ. Маш олон янз бий тийм ээ. Технологийн хувьд бол. Тэгэхээр таны хэлдэг ашигт үлийн коэффициент гэж байдаг тийм ээ. Та хэрвээ энэ чинь том толгойн яг тэр ажлын хэсэг маань том байх тусмаа амны хөндөр рүү чи ороод нөгөө угааж арчиж цэвэрлэх энэ талбай нь багасаад тийм ээ. Ингээд яг ашигтай ажиллах үйл нь багасаад байх нь шүү дээ. Тэгэхээр бид бол Аз улсууд аль болохоор яг жижигхэн үстэй, жижигхэн толгойтой соёлоор угаагаад ингэх юм бол нөгөө үйл ажил ашигтай ажиллах чад шүд хоорондын хүчин арай илүү цэвэрлэх хурдан цэвэрлэж чинь тийм ээ. Тэр талаасаа бол аль болохоор одоо яг жижигвтер ийм жижиг толгойтой соёлыг сонгох нь их ашигтай зурган дээр нь шүү дээ тийм ээ. Яг шүдний хоорондох юмд нь илүү сайн явна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр бол нэгт бол одоо бас манай үзэгчд маань базарагч докторийн бас хэлсэн мэдээлэлээс бол зөвхөн одоо сойзоор одоо ам ашлагаа хийдэг бол энэ амны хөндийг ариун байдалд бол ерөөсөө 26% хамгаалалт тавих нэ. Тэгэхээр үлдсэн өвүүдийг хамгаалахын тулд энэ одоо саяны хэлсэн зүйлүүдээс буюу хил хусуур байх хэрэгтэй байна. За шүд хоорондын чигжээс юмнууд байх хэрэгтэй байна. Утсаар цэвэрлж болох нь байх нь байна тийм ээ. За дээрэс нь бол сая түрүү хэлсэн одоо амны одоо уусмлуудаараа бас цэвэрлж байгаарэ гэж бас одоо үзэгчтэй бас энэ ам арчилгааны уусмлууд бол яагаад одоо энэ байгалийн гаралтай уусмлуудыг түлхүү авч сонгож хэрэглээч гэдэг юм бол энэ бол бас учиртай. Яагаад тэгэхээр бид өнөөдөр ярьдаг тийм ээ. Антибиотик хийх ухаар антибиотик төсвөртэй нөгөө нян бий болоод байна шүү дээ. Яг энтэй адилхан та хэрвээ маш хүчтэй химийн бодистой ч юм уу спирт сүртэй ийм ам зайлах бэлтгэлийг аваад түлхүү хэрэглээд байх юм бол таны амны хөндийдэх ашигтай тэр бактери чинь устгаад нөгөө эмгэг төрүүлэгч нянгууд чинь эргээд ингээд үржиж ойшрохороо нөгөө уусмалт чинь төсвөртэй илүү хүчрхэг төсвөртэй нянгууд бий болоод байна. Тэгэхээр энийг бол дааж устгах чадахгүй. Энийг сөхөрнө. Бараг сөхөрсөн байж шүү дээ. Тэгэхээр энийг ганц устгадаг юм бол байглаасаа зайлсан тэр байгалийн гаралтай бэлтгэлүүд уусмлууд бол туйлын ач холбогдолтой. За тэгэхээр бол бас маш чухал мэдээллийг бол яг энэ цаг үед бол бас одоо амны хөндийн одоо нян судлаач базарагч доктор өнөөдрийн нэвтрүүлгийн хэсэгтээ бол хамтарч мэдээллийг хүргэлээ. За танд маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд захимж нэвтрүүлгийн эрүүл амьдралын хэсэг бол эхлэхэд бэлэн болж байна. Ингээд эрүүл амьдралын хэсгээр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзсэн үү?